Жаасан байна уу? За бэлгийн энергийг оюуны энерги болгоно гэсэн ном өвлөсөн. За энэ номон чухам юу бичсэн юм бэ? Энэ талаар яар тайлбарлаж өгөөч гэж хүсэлтүүд тавьсан байгаа. За энэ номонд болвол бэлгийн энергийг оюуны энерги болгох аргийн талаар бичсэн байж байгаа. За 10 бүлэгтэй 300 хуудастай 68 жилтэй ийм ном байж байгаа юм. За одоо ингээд бүлэг бүрийн агуулгыг маш товч тодорхой яраад явъя. За ямар 10 бүлэгтэй вэ гэвэл нэгдүгээр бүлэг нь гар хангаалга ба түүнийг магтан дуулах шалтгаан. За хоёрдугаар бүлэг нь гар хангаалгын тухай шашин ба шинжилгээ ухааны үжил баримтлал. Гуравдугаар бүлэг нь эр хүнээ хүч чадлын нуугч. Дөрөвдүгээр бүлэг нь ичхүргүү сармагчны онцлог шинж. За энэ ичхүргүү сармагчин гэдэг нь болвол гар хангаалга хийдэг, порнограф үздэг, эсвэл бэлгийн харилцаанд хэтэрхий их ордог бэлгийн донтой хүмүүсүүдийг хэлж байгаа юм. За 5 дугаар бүлэг нь биологийн амьтны туйлын зарлиг гэж. 6 дугаар бүлэг нь мөхөл тэмүүсэн бие хүн ба бууран дөрөтөж би улс үндэстэн гэсэн ийм харцагтай. За энэ болвол бэлгийн донгоос болоод улс үндэстэн бууран дөрөтөж байгаа. За энэ үгжиглийг бичсэн байж байгаа. За 7 дугаар бүлэг нь дур тавьсны дараа үүсдэг эмгэх ба халдвар төвчин гэж. За энэ замбраагүй бэлгийн харилцаанаас болоод бэлгийн жамын халдвар төвчин үүсэж байгаа. За энэ талаар ярьсан байж байгаа. За бас дур тавьсны дараа өвчин гэж байдаг. За энэ бол бэлгийн жамын халдвар төвчнөөс өөр үгжигдэл. За 8 дугаар бүлэг нь бэлгийн донтой дэлхийн алдартнууд гэж. За Америкийн нэгдсэн улс гээд олон улс орны нэр алдартай хүмүүс бэлгийн донтой болсон. Энэс үссэн хор оршуудын талаар бичсэн байж байгаа юм. За 9 дугаар бүлэг нь бэлгийн жолоогоо атгах чадвал дэлхийн жолоогоо атгахна гэсэн. За ийм гарчтай. За энэ болвол яг энд бичсэн шиг бэлгийн жолоогоо атгах чадах юм болвол дэлхийн жолоогоо атгахна гэж. Тавьсан жолоогоо биелүүлж чадна. Маш хүчрэг буй хүн болно гэдэг талаар бичсэн байж байгаа. За хамгийн сүүлийн 10 дугаар бүлэг дээр болвол бэлгийн энергийг оюуны энерги болгох. За энэ аргуудыг одоо нэг хүртлэн бичсэн. За ингээд хамгийн сүүлд нь болвол ном өндөрлөх үг. Тэгээд бас англи монгол харьцуулсан нэр үгийн тайлбар талтай байж байгаа. За энэ номонд бол нэлээд одоо англи үгнүүд орж ирсэн гадаад нэр томьёо. Ийм учраас энд жаруулсан англи монгол харьцуулсан нэр томьёоны тайлбар. За одоо жалгаад энэ 10 бүлэг 68 жилд яг юу бичсэн талаар ярьж тайлбарлая. За эхлээд болвол оршил. За оршлын хэсгээр болвол өөрийнхөө амьдралын түүхийг бичсэн байж байгаа. За ямар түүх байсан бэ гэвэл энэ 10-аад наснаас гар хангаалга хийсэн, 20-аад наснаа порнографт донтсон. Өөрөөр хэлэх юм бол интернетийн шалгаж ухаа бичлэг их үждэг болсон гэсэн. Ингээ 30-аад наснаа бэлгийн донтой болсон. Хэтэрхий их одоо бэлгийн дор сонирхолтой. Энээс болоод маш их чаг ухажаа, эрүүл мэнд. Тэгээ амьдралынхаа олон сайхан боломжуудыг алдсан. Өөрөөр хэлэх юм бол дөрөтж явсан. За энэ түүхэн бичсэн. Тэгээд нэг өдөр болвол энэ NoFap хөдөлгөөн гэдэг энэ хэтэрхий их бэлгийн дур сонирхлоо хязгаарлах, хяналт тавих. За ийм арга байдгийг ойлгоод за ингэж энийг хязгаарлаж чадсанараа амьдралд асар их өөрчлөлтүүд гарсан. За энэ тухайгаа бичсэн. Тэгээд болвол энэ YouTube, WeChat гэдэг платформуд дээр нийгмийн сүлжээн дээр энэ талаараа яраа илтгэл хийж хэлсэн. За энийг болвол сонссон хүмүүсүүд бас ялгаа байхгүй. Ийм зүйл бас байдаг юм байна. Энэ бэлгийн энергийг оюуны энерги болгох хэрэгтэй юм байна. Энийг тэгж сайн сайхан зүйл гэж магтаж дур зоргоор нь тавих юм бол амьдралаа алдах юм байна. Өөрөө сүйрээд дуусахгүй гэр бүлээ алдах юм байна. Өөрөөр хэлэх юм бол хүүхэн эргүүлдэг, шалгаж ухаан амьдралд ордог, гэр бүл салалт хийдэг. Бэлгийн донгоосон болоод өвтөнд тусдаг, архинд ордог. Бүр амь насаа хүртэл алдах. Энэ үжигдүүд үүсдэг юм байна гэдэг. Маш олон хүмүүс бол сэтгэл бичсэн байгаа. Эртнэг өдөр энэ яраагаа сонсдог байж, энэ номыг уншдаг байж, тэгсэн болоод би өнөөдөр ингэж алдахгүй байх юмсан гэж. Энэ тухай бол оршлын хэсэг дээр бичсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ ном болвол миний өөрийн амьдралаараа туулсан тэр хашуун түүх.
Тэгээ тэрийг давж туулж ялж гарсан. За энэ өнгөрөлт. Энэний тухай бичсэн. За энэ бол маш олон хүүхэд залуус. Ер нь одоо бүх насны хүмүүсэд сургамж болгож байна. За одоо нэгдүгээр бүлэг. Нэгдүгээр бүлэгт бол энэ гар хангаалах ба түүнийг магтан дуулах шалтгаан гэсэн гарчтай. За энэ дотор 9 зүйлийг бичсэн байгаа юм. Нэгдүгээр нь болтой ичхүргүү сармагчин. Хоёрдугаар нь бол ялгадагч ба ялгч бүлэг. Гуравдугаар нь бол 20-80-ийн дүрм. Тавдугаар нь бол Нобелийн шагнал авсан эждийн 20% нь еврей хүмүүс байдаг гэж. Тавдугаар нь бол хулганд хийсэн туршилт ба технобрик гэдэг үгжигдэл. 6-дугаар нь бол баталгаа хайх хандлага, 7 нь бол танин мэдхүйн зөрчил, 9 нь бол нийгмийн зөвтгөл, 10 нь бол бизнесийн ашиг сонирхол гэсэн ийм хэдэн зүйлийг бичсэн. Нэгдүгээр зүйл нь ичхүргүү сармагч. За энэ Япон хэлээр бол гар хангаалах хийдэг хүнийг унаа заруу гэж хэлдэг. За энэ нь бол ичхүргүү сармагчин. Өөрөөр хэлбэл унаа хийж байгаа сармагчин, гар хангаалах хийж байгаа сармагчин гэсэн үг. Тэгж нэрлэдэг. Амтны хүрээлэнгийн сармагчинтай адилхан. Эхнээс ерөөсөө ичиж явахгүй төмний нүдэн дээр гар хангаалгыг байж идэг. Тэгэхээр гар хангаалга хийн гэдэг бол тийм ч одоо магтан дуулах зүйл бол биш. Энэ бол сармагчинтай адилхан ичхүргүү зүйл юм а гэдэг санаагийг илэрхийлж байгаа юм. За хоёрдугаар зүйл нь бол ялгадагч болоод ялгч болог гэж. Тэгэхээр нийгэмдэр бол ялж байгаа, дийлжгээ, амжилт гаргаж байгаа ийм бүлэг байхад нөгөө талд нь ялгадаж байгаа, дийлэгдэж байгаа, амжилтанд хижиж хүрч чаддаггүй ийм бүлэг байдаг. Ингэж хоёр хуваагддаг. Тэгэхээр гар хангаалах хийдэг. Тэнд энергийн, эрчиг хүчин, чагаан, амьдралаа зарчуулж байгаа бүлэг бол ялгадагч бүлэг. Гэтэл нөгөө талд нь гар хангаалах хийдгүү хүмүүс байж байгаа юм. Өөрөөр хэлбэл тэр чагийг, тэр энергийг илүү зөв амьдралд зарчуулж яадаг. Сурах, хийх бүтээх, ажиллах, гэр бүлийн хайрлах, халамжлахад. За энэ нь бол энэ 20-80-ийн дүрм гэдэг энэ зарчимтай бол нийлж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол энэ эдийн засгийн хувьд ч, шинжилгээ ухааны хувьд ч ер нь баргал бүх салбарт бол 20% нь амжилт гаргадаг. Тэгээд эд баялаг, нэр алдрын эжид байдаг. Гэтэл нөгөө 80% нь бол энэ 20% захирагж яадаг. Ядуу тарч өвтөн жавлантай. Хэжээч амжилтанд хүрдэг ийм бүлэг хүмүүс байдаг. Тэгэхээр энэ гар хангаалга хийж байгаа болоод гар хангаалга хийхгүй байгаа хүмүүсийн харьцаагаа яваад үчих юм бол яг энэ зарчим үйлчилж байгаа юм. Бид нар бол дийлэн хүмүүс гар хангаалга хийж байгаа. Тэрийг хүлэн зөвшөөрсөн гэж үжээд гар хангаалга хийдэг. Гэтэл тэр чаана нь чөөхөн тооны хүмүүсүүд хийхгүй байж байгаа юм. За энэ нь бол энэ 20%. Энэ 20 болоод 84-ийн талаар энэ дэр дэлгэрэнгүй ярьсан байж байгаа. За энэ еврей хүмүүс бол Нобелийн шагналын 20%-ийг ижлдэг гэж. Нарийн ярих юм бол баргал 22%-ийг ижиж байгаа юм. Ингээд бусад бүх салбаруудад бас ялгаа байхгүй. Ганц Нобелийн шагнал биш. Еврей хүмүүс жонхолж яадаг, шинжилгээ ухаан байна. Бизнес эдийн засаг байна. Эрүүл мэнд ангаах ухаан. Гэт ер нь баргал бүх салбаруудад 20 орчим хувийн дэлхийн 0.2% хүн амтай еврейчүүд ажиллаж байгаа. Тэгсэн нутагт зэрэг еврейчүүд бол хамгийн анх энэ гар хангаалга гэдэг зүйлийг хийж болохгүй гэж үздсэн үндэстэн. Тэгээд энэ еврейчүүд бол 20 орчим хувь нь бол энэ гар хангаалга хийдгүй юм байна. Гэр бүлээсээ гадна бэлгийн харилцаанд ордгүй юм байна гэдэг. Энийг ойлгосон. Тэгэхээр энэ бол энэ зарчимтайгаа бол нийлж байгаа юм байна гэдэг. Ийм зүйлийг энэ номон дээр маш дэлгэрэнгүй ярьсан. Тэгсэн мөртлөө яагаад энэ эмч, сурган хүмүүжүүлэгч, нийгмийн сүлжээ ер нь баргал хэвлэгдсэн бүх ном жохолууд дээр энэ гар хангаалгыг зөвтгөж байгаа. За энэний шалтгааныг бол энэ дээр бичсэн байгаа. За энэ дээр бол баталгаа хайх хандлага, танин мэдхүйн зөрчил, нийгмийн зөвтгөл гэдэг. Тэгээд хамгийн гол зүйл нь юу вэ гэдэг зэрэг энэ бизнесийн ашиг сонирхол. Эндээс бол маш их ашиг гардаг юм байна. Өөрөөр хэлэх юм бол энэ порнограф, гар утасны, интернетийн порно бичлэгүүд, сургууд. За эндээс асар их ашиг болж байгаа. Тэгэхээр энийг үжүүлэхийн төлөө энэ нийгмийг бүхэлд нь уттай зэрэг нь шалгаж ухаан амьдралд сургаж байгаа. Багасаа гар хангаалгын хэрэгтэй. Тэгээд энэ шалгаж ухаан бичлэгүүдийг үжих хэрэгтэй. Порно бичлэгүүдийг үжих хэрэгтэй. Тэгээ гар хангаалгын хэрэгслүүдийг худалдаж авах хэрэгтэй гэж
За энэ нь болвол цаана бизнесийн ашиг сонирхолтой. Дэлхийн хамгийн баян чинэлэг ашиг орлоготой байгаа хүмүүс болвол энэ порнографиг үйлдвэрлэж байгаа. За энэ хүмүүс энэ вебсайтууд байдаг. За энэ талаар бол бичсэн. За тэгээ энэ болвол бас одоо еврейчүүдийн хийж байгаа ажил гэсэн ийм хартлага бас байгаа. Ягаад үг бол энэ хүмүүсийг болвол ингэж шалгаж ухаан амьдралд оруулж доройтооснараа еврейчүүдэд ашигтай. Тэд нар болвол өөрийгөө хамгийн шилдэг шилмэл үндэстэн бусад улс үндэстэн сахирах ёстой. Өөрийгөө ноёрхол байлгах ёстой гэсэн ийм ойлголт байдаг. Энэ зорилготой хүрэхин төлөө нийгмийн бүхэлд нь энэ шалгаж ухаан амьдралд сургаж байгаа юм аа. Ингэж үждэг ийм ойлголт байдаг. Энэ шалгаж ухаан порнографууд хийж байгаа. Тэр бүтээгдэхүүнийг вилдүүлж байгаа. Энэ эждүүд нь болтойж ирэх дийлэх нь еврей хүмүүс байдаг гэсэн. За ийм хартлага бас байдаг. За хоёрдугаар бүлэг. За хоёрдугаар бүлэг нь бол гар хангаалгын тухай шашин ба шинжилгээ ухааны үжил баримтлал гэдэг. Ийм гарчтай. За энэ дэр бол энэ еврей шашин юу гэж үждэг? Христосын шашин юу гэж үждэг? Исламын шашин ямар үжил баримтлалтай, ямар байр суурьтай байдаг. За энэ талаар ярьсан. За энэхэн дараа нь болвол энэ гар хангаалгын тухай эрдэмтэн судлаачдын үжил баримтлал гэж. 19 дугаар зууны хамгийн одоо том сэтгэгч гүн ухаантан Кант анх одоо шүглүүлсэн. За энэ талаар. За энэ бол одоо 2 жуугаар хийж идэв юм. Энэ гар хангаалга гэдэг чинь эрүүл мэндэд хортой юм байна гэж. За энэ асуудлыг анх төвшүүл тавьсан. Тэрнээс хойш олон хүмүүсүүд энэ талаар судалгаа хийсэн. Тэгээд сүүлийн үед хамгийн шинээр хөдөгдсөн номж хоолууд дээр энэ гар хангаалгын талаар бэлгийн харилцаанд ихэд орох. За энэ асуудлуудыг эрүүл мэндэд чухам ямар нөлөөтэй юм бэ гэдэг талаар бичсэн. За энэ дээр бол одоо үнэ тархинд буян өсөлт хөгжилтөд одоо итгэл үнэмшил гэр бүлийн харилцаа гэдэг маш олон талаар одоо яаж нөлөөлж талаар бичсэн байж байгаа. За энэхэн дараа болвол 3 дугаар бүлэг. За 3 дугаар бүлэг болвол эр хүнээ хүч чадлын нууч гэсэн ийм бүлэг байж байгаа. За энэ дээр болвол эр хүнийг гэрэл төгөлдөг дотоод эрчиг хүчнээ үүсвэр гэсэн зүйл байж байгаа. Тэгээд дараа нь болвол эр гормон. За эр гормоныг дарангуйлдаг хүчин. За тэгээд төрүүлжрэх асуудал. За ингээд сармагчны ертөнцийн альфа болоод бета гэсэн. За ийм зүйлс байна. За ингээд эмэгтэй хүнээ биологийн жөн савин гэдэг зүйл яасан. Орсон байж байгаа. Эр хүний жинхэнэ эр хүн шиг байлгадаг. За энэ хүчин зүйл нь болвол эр гормон. Өөрөөр хэлэх юм бол энэ эр гормоныхон дотор байдаг тестостерон гэдэг зүйл юм байна. Энэ тестостероны ялгарл хэдий чиний хүчтэй байна. Тэдий чинээ эр хүн шиг байна. Тархины үед ажиллагаа маш сайн ажилладаг. Тэгээд булчинлага, эрч хүчтэй, зоригтой, дайчин, ялгадашгүй. Тэгээд өөртөө ихтгэлтэй. Гэхэн мэтийн энэ эр хүн шиг эр хүн байх энэ хүчин болвол өөрийн чинь дотоодод байдаг. Эр гормон дотор энэ тестостерон гэдэг зүйл юм байна. За энэ нь яагаад өнөөдрийн одоо энэ бэлгийн энергийг оюуны энерги болох асуудалтай холбогдолтой байх юм болвол дур тавьсны дараа. Өөрөөр хэлэх юм бол гар хангаалга гэдэг ч юм уу. Эсвэл бэлгийн харилцаанд ордог ч юм уу. За энэний дараа болвол энэ тестостероны түвшин ундаг гэж байна. За энийг болвол туршилтаар баталсан. Яг одоо дур тавихын өмнөх үе хүртэл болвол энэ тестостерон болвол өндөртэй байдаг юм байна. Гэтэл яг дур таваад дуусахтай зэрэг энэ болвол унаад хамгийн доод чигтээ хүрдэг. Ийм механизмтай байна. Тэгээд тэрнээс хойшоо багаар дээшлээд 7 дахь өдөртөө болвол оргилдоо хүрдэг гэж. За энэ нь яагаад болохгүй юу нь муу юм бэ гэх юм болвол эр гормон халахулчихна гэж юм л да. Эр хүн мөртлөө эр хүн шиг биш. Эмхтэй хүн шиг. Ийм байх хугацаа тодорхой хэмжээнд үргэлжлэдэг гэсэн. Хэрвээ нэг удаа дур тавиад 7 хоног юм бол бас болно. 5 дахь өдрөөс ингээд нэлээд эрчимтэй өндөр түвшин төрөө 7 дахь үед оргилдоо хүрнэ гэдэг нь шүү дээ. Хэрвээ өдөр болгон бэлгийн харилцаанд ордог юм гар хангаалга хийх юм бол өдөр болгон тестостерон эр гормон дарангуйлгад гэсэн. 3 хоногт нэг хийдэг гэсэн ялгаа байна. Тэгхийн болвол ерөөсөн эр хүн мөртлөө эр хүн биш. Эр гормон чинь тэг байдалтай байна гэсэн. За энийг болов судалгаагаар ойлгосон. За энэ нь болвол өнөөдрийн энэ ярьж байгаа номонд гаргаж ирсэн хамгийн гол ойлголтын нэг.
Яагаад гар хангаалга хийж болохгүй юм? Яагаад хэтэрхий их бэлгийн харилцаанд орж болохгүй юм бэ гэдгийг тайлбар. За энэнийхэн жиргэж байгаа шүү дээ. Хоёрдугаар хамгийн том үндэслэл нь юу вэ гэдэг жирэг. Дур тавиад дуусгадаг жирэг. Пролактин гэдэг эдвс ялгардаг. За энэ нь болвол энэ эрг гормоныг дарангуйлах ийм бодис юм байна. Хэрвээ биш шүү дээ. Гар хангаалга хийдэг ч юм уу, бэлгийн харилцаанд ордог ч юм уу, ингээд дур тавьсны дараа энэ эрг гормон тестостероны дарангуйлахгүй юм болвол хүний дур хүсэл буурахгүй гэсэн. Хийж дуусаад эргээд хийн. Унтаж босоод хийн, идэж дуусаад хийн. Орон орсон 30 ухын шиг ажрах буур шиг юм бол. Тийм учраас энэ олон мянган жилийн туршид нэг удаа энэ үйлдэл хийж дуусны дараа пролактин гэдэг эд ялгараад дарангуйлдаг байх. Дурс нархад чинь буруулдаг. Тийм хүчнжил гэсэн үг л дээ. Тийм учраас хэрвээ биш та өдөр тэгэхэд удаа эсвэл өнжөөд гэхэд хоногт нэг удаач болтугай. Энэ үйлдэлүүдийг хийгээд байх юм болвол байнга л өөрийн чинь толгор руу хүйтэн мөстөө ус чачиж байгаа юм шиг л дарангуйлгадаад байна гэсэн үг. Ингээд эр хүнийхээ онцлог шинжийг гүйчэд алдаж ийн гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол ахтлуусантай адилхан гэсэн үг. Ажрах биш. Ахтамар 30 биш. Эр хон. Ча хуучнаар бол тайган ийм байдалд өөрийгөө оруулж ийн гэсэн үг. Номхон шудрах, зөөлөн буурай. Ямар ч байсан одоо амьд байна гэсэн ч гэсэн хүнээ орончих болно. За ингээд энэ нь ултай жирэг төрөвчргайтай холбогдолтой юу гэдэг. Гэх мэтийн асуудлуудыг бол ярьсан. За энийг болвол энэ номыг уншсан дээр байх. Энд ярих юм бол асар их огж орох учраас. За дараа нь ултай жирэг энэ сармагчны ертөнц хүртэл одоо ийм альфа болоод бета гэсэн ийм хоёр бүлэг туваагддаг юм байна. Өөрөөр хэлэх юм бол тэр сүргийг малдайлж байгаа. Эргч нь болвол альфа. За тэгж чадаагүй нь ултай жирэг бол бета. Өөрөөр хэлэх юм бол сая ихний бүлэгт ярьсантай адилхан ялгцсан бүлэг. Өөрд ногдох эмгчин байхгүй. Сүргийн жагс сууж яадаг. За тэгэхээр эмгтэй хүнээ биологийн жүн совин гэж. За энэ жийл бас одоо энэ дөрөвдүгээр хэсэгт орсон байж байгаа. За энэ ямар учиртай вэ гэдэг жирэг туршилтууд хийгээд бол ойлгосон байгаа юм. Эмгтэйчүүд ямар эрхтэй дуртай байх гэх юм болвол эрг гормоны ялгарл сайтай. Тийм эрчүүлд бол дуртай. Энийг бол өөрийнхөө жүн совингоор бол мэдэрдэг. Тийм учраас хэрвээ байнга одоо гар хангаалга гэдэг ч юм уу бэлгийн харилцаанд ордог ч юм бэлгийн донтой болчихсон ийм эрчүүлд болвол эмгтэйчүүд дургүй байх нь биш та. Эр хүн гэж үжихгүй. Тийм учраас эдгээр нөхдүүд болвол нийгмийн байр суурь байдаггүй. Хань ижилж олж чадахгүй байж. Гэр бүлч болж чадахгүй. Болсон ч гэсэн одоо эмгтэйчүүдэд хаягддаг, голгоддог. Яг л үгүй тэр эр хүн мөртлөө эр гормон маш доор түвшинд байдаг. Тийм учраас эр хүн гэж хүлээн зөвшөөрдөг байх нь шүү дээ. Зөвхөн эмгтэйчүүд биш. Эрчүүлч гэсэн ерөөсөн хүн гэж үжихгүй байгаа шүү дээ. Тэр одоо ялварлан гадуурхтаж байгаа, доромжлуулж байгаа, хүнээр жодуулж байгаа, байр суурь эжилж чадахгүй хамт олонныхон донд байж байгаа. Тэр эрчүүл болвол одоо энд ярьж байгаа нь ичвэргүй сармхтны бүлгэд хамрагч байгаа. За одоо болвол дөрөвдүгээр бүлэг. За дөрөвдүгээр бүлэг болвол ичвэргүй сармхтны онцлог шинж гэсэн ийм бүлэг байж байгаа. За энэ ичвэргүй сармхчин болвол ганцхан одоо гар хангаалга хийдэг хүний хэлж юм биш. Бэлгийн харилцаанд хэтэрхий их ордог. Тэр хүмүүс явсалж байгаа. За энэ дээр болвол 6 жил байж байгаа юм. Нэгдүгээрд бол энэ гадаад дүр байдлын онцлог. Хоёрдугаард бол жан төлөвийн 8 өөрчлөлт. Тэгээд бол сэтгэл санааны урууд бол буян махбодын доройтод уурга тархины хатангирал тархин жижиг болдог байх нь ч тийм. Өвчсөн салахгүй эмжих сул. За ийм одоо 6 одоо том онцлогтой. За гадаад дүр байдлын онцлог. Нүднээ харж нь бөхсөн. Үгсэн жагснахтай адилхан гэж. Арсны байдал нь маш муу. Тэгээ халжинтдаг, үсэн ундаг. Буян жингийн өөрчлөлттэй. Хэтэрхээ туранхай гэдэг ч юм уу. Эсвэл хэтэрхээ таргалдаг гэдэг ч юм уу. За энэ яагаад гэдгийг дээр ярсан. За бохир савгаан, залах уу. Яагаад гэвэл тэр гар хангаалга бэлгийн харилцаанд хэтэрхээ ороод тэрэнд энергийн жарч ууснасаа болоод бусад жилд их идэх муутай. Байнга одоо ядарсан байдалтай байдаг. За тэгээ шөнийн нойрт дуу хангаалтайсаа унтаж чадахгүй. Хичээл дээр хурал чуулган дээр унтаж яадаг. Гэх мэтийн онцлогооттай. За дараагийнх нь устай жирэг зан төлөвийн өөрчлөлт. 8 өөрчлөлт байж байгаа. Стресс ихтэй, ямаан амхтай, жижигхэн зүйл дээр ууралж, омгодож яадаг. Ам муутай, хэрүүлж, аймхай. За хамгийн гол онцлогын нэг бол аймхай, зориггүй. Хэрэгтэй үедээ шууд зогтдог. Нийгмийн сүлжээнд баатрын дүр эсгэдэг. Шалгаж авах бай. Садар самуу явдалтай. Гэх мэтийн одоо юм 8 онцлогтой зан төлөвийн хувьд болвол за сэтгэл санааны хувьд ч гэсэн маш их уруудаар очсон байна.
За өөрийгөө одоо буруутгадаг. Сэтгэлийн готролтой. Deep stress. Хүсэл эрмжил байхгүй. Боддог юм одоо ганцхан бэлгийн харилцааны асуудал байна шүү дээ. Өөрдөө итгэлгүй. Анхаарал төвлөрөх чадваргүй. Ягаад гэвэл тархинд нь асуудал үүсдэг. За энийг бол дараагийн хэсгээр ярина. Тэгээ бүтээлч сэтгэлгээ байхгүй. Ягаад үгдгийг басан дээр хэлнэ. За дараагийнхан зүйл нь юу гэхтэй бие махбодын доройтол. Бие махбодын хувьд бол асар их доройтсон байна. Ягаад гэвэл энэ тестостерон гэдэг энэ эрг гормон шахагдаж байдаг. Тестостероны түвшин доор учраас чарайж ус бие махбодын хувьд бол эр хүнээ төлөв байдал бүрлдэх гэсэн үг. Булчингийн хөгжил сул. Тэгэхээр энэ булчин гэдэг бол энэ эрг гормонтой холбогдолтой зүйл. Эрг гормоны ялгарл хөвийн биш алдагдах юм бол булчингийн хөгжил мөн гэсэн. Эмхтэй үнтэй адилхан. Булчингуй. Тийм эрчүүлгийг харах юм бол энэ бол ич хөргөө сармагч байна гэсэн оншийг бол тавьж болно. Ингээд ясны хувьд ч гэсэн ялгаа байна. Нарийнхан, гар хол нарийнхан гэдэг ч юм уу. Дуу хоолой ч гэсэн шингэн гэдэг ч юм уу. Энэ онцлогуудыг бол энэ дээр бичсэн байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол тэр эмхтэй хүн шиг чарайж ус бие галбартай эрчүүл болвол энэ төрөлд хамаарч байгаа. За дараа нь бол энэ уурга тархины хатангирал гэж. Хатангирал гэж юу гэхтэй жижигэрдэг гэсэн. Хатаж жижиг бол. Энэ талаар бол энэ маш олон туршилтуудыг хийсэн байж байгаа. За энэ ямар туршилтуудыг хижээ яаж хийсэн бэ гэдгийг бол энэ ном дээр хэлсэн байж байгаа. Ингээд тарих жижигэрхтэй зэрэг яах вөхтэй зэрэг сэтгэн бодох чадвар муутанд ой санамж баг. Мартан бай. Тийм учраас ерөөсөн сурлагын амжилт баг. Шинжилгээ ухааны бүтээлэн дээр гаргах болчоог маш их эрт одоо жигнөгөрөх ийм одоо эрсдэлтэй. Тэгээд ерөөсөн анхаарал төвлөрөл гэж ерөөсөн огт байхгүй. Нэг юм суугаад хийч чадахгүй дархан жижиг учраас. За энэ талаар бол энэ дээр их дэлгэрэнгүй бичсэн байж байгаа. За дараагийнх нь онцлог нь юу гэхтэй зэрэг нэг чөрөө сармагч нэ өвчин салахгүй эмжиг сулгаж байгаа юм. Энэ тестостерон гэдэг энэ эрг гормон, эрг даавар болвол хүний хүч чадалтай болгодог. Өвчин өргөжлөөс урдсан сэргийлдэг. Дархлаагийн сайжруулдаг энэ төргээд маш олон одоо бичлэгээд. Тийм учраас энэний төвшин доор байна гэдэг. Энэ дааврын ерөөсөө хэмнэл алдагдана гэдэг болвол өвчин өрөвсөл үүсэх хамгийн гол шалтгаан нэг болж байгаа юм. За энэ талаар бол хийгдсэн олон судалгаанууд бол байж байгаа. Чухам одоо ямар одоо өвчинд амархан нэрвэгддэг. Эрүүл мэндийн байдал нь ямар байдаг. За энэ талаар бол дараачийн бүлгүүд дээр их дэлгэрэнгүй ярьсан байж байгаа. 5 дугаар бүлэг нь бол биологийн амьтнууд туйлын зарлаг. За энэ биологийн амьтнууд туйлын зарлаг гэдэг дээр бол хэд хэдэн сонирхолтой зүйлүүдийг бичсэн. За энэ тусал ямар эд шидтэй юм бэ гэж. Жүүднэ популиус. Энерги дахин боловсрох процесс. Эвжилдэх үед идүүлэх, үхэх үжигдэл. Сэтгэл ханхлуун гахайва. Сэтгэл дундуур Сократ. За сэрэл буурах үе. Бэлгийн лимит ба амьдралын хэмнэлийг онол гэсэн. За ийм хэд хэдэн чухал асуудлуудыг энэ 5 дугаар бүлэг дээр бичсэн. За энэ биологийн амьтны туйлын жорлог гэдэг нь юу вэ гэдэг жирийг өөрийнхөө үр удмыг үлдэхийн төлөө байдаг. Үлдэхтэн бүр үе олноор нь үлдэх гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бэлгийн үйл ажиллагаа гэдэг болвол мөн чанардаа юу вэ гэдэг жирийг үр удмаа үлдэх гэдэг нь бол гол жорлого юм байна. Тэрнээс биш энэ таашаал авах, жугаа чингэл гарах гэдэг нь бол гол зүйл нь биш юм байна. Өнөөдөр бид нар бол энэ их буруу ойлгоод байсан байна. Энэ бэлгийн ажиллагаа бол таашаал авах зүйл гэж. Тэгээд нөгөө нэгдүгüүрд бас гол зорилго нь ерөөсө орхитуулчихсан. Өөрөлд үр удмаа үлдэх гэдэг. Тийм учраас хүүхэд төрүүлэхгүй байгаа юм. Жирэмслэгийг харуулах янз бүрийн арга хэмжээ аваад. Тэгээд гэр бүл болохгүй байгаа юм. Гэр бүл болсон ч гэсэн үр хүүхэд төрүүлэхгүй байгаа. Ганцхан одоо эхнэртэй болно, нөхөртэй болно, найз хүүхэнтэй болно гэдг нь болвол зөвхөн бэлгийн дур хүслээ хангах. Энэний төлөө гэж тэгж буруу ойлгосон ийм үжигдэл байна шүү дээ. Ганцхан Монголд биш. Баргал одоо дэлхийд даяар ийм байдлаар ч байгаа. Тийм учраас энийг байна шүү дээ. Хэрвээ гол жорлого өөрөөр хэлэх юм бол үр удам төрүүлэх, тэрийг өсгөх гэдэг энэ талд энэ энергиж арчуулж чадах юм бол бид нарын хүн ам өснө. Гэр бүл илүү аж аргалтай сайн сайхан байна. Улс үндэстэн мандаж бадарна гэдэг. За энэ зүйлийг бол энэ дээр бичсэн. За тусал одоо ямар ид шидтэй вэ гэж. Тусал гэдэг бол ид шидтэй. Бид нар бол энэ ямар ч үн чанаа байхгүй гэдэг одоо өдөр тэгэхэд удаач юм гар хангаалга хийгээд шингэн мөр харж байгаас ямар ч ялгаа байхгүй. Шээс шиг одоо тэгээд үржидэг. Энэ бол биш. Асар их хохирол юм. Тэнд бол асар их ид шидүүд байгаа. За энийг бол бүр хэдэн мянган жилийн өмнөөс өгсүүлээд хүмүүс бол анхаарч ирсэн байгаа юм.
энэ талаар хэлсэн, ярьсан, бичсэн ийм зүйлүүд асар их байна. Ингээд сүүлийн үеийн хамгийн шинжлэх ухааны судалгаануудаар ч гэсэн одоо батлагдаж байгаа. Тийм учраас энэ эртний амьдралын мэдлэг ухааны бичсэн энэтхэгийн аюрведад хүртэл бичсэн байгаа юм. Ожгос болвол хүч чадал амьдралын үндэс. Ийм учраас ожгосыг хайрлаж хамгаалах нь эрүүл мэндийн хамгийн дэд чөлтөлчээ билээ гэж. Ожгос гэдэг нь бол тослын хэлж байгаа. Манай ордос монголчууд ожиг гэсэн үг их ярьдаг. Ожгой гэдэг ч юм уу. Ожиг гэдэг, ожгой гэдэг бол энэ эртний энэтхэг үг байх нь байна шүү дээ. Тусал гэсэн үг. За энэ ожгос буюу энэ тусал дотор болвол тэр эр гормон тестостерон агуулгаж идэг байхгүй юу? Тэрийг хэрвээ гаргачих юм бол нөгөө юм чинь дундарч гэсэн үг л дээ. Харуханаар хэлэх юм бол тэгэхээр энэ бол тэр янз бүрийн одоо дааврын үйлчлэгнүүд байгаа. Энэ тухай бол энэ дээр дэлгэрэнгүй ярьсан байгаа. Тэгээд энэ эр бэлгийн эс дотор болвол ямар бүрэлдэхүүнтэй байдаг. Тэр нь эрүүл мэндэд яагаад тус болдог. За энийг энэ дээр бичсэн. За энэ эр бэлгийн эс болвол өөрийн биед хурамтлагдаж байх үед болвол биеийн дархлаагийг сайжруулдаг. Биеийн эсэдүүдийг хамгаалдаг. Халдвараас урьдчилан сэргийлдэг. Гэх мэтийн одоо маш олон сайн талууд байгаа юм. За дараагийн энэ жүүднэ полиус болоод энерги дахин боловсрох үйл явц гэдэг дээр болвол залуу хүүхдүүдийн хувьд болвол бэлгийн харилцаанд орохгүй ч гэсэн гар хангаал хийхгүй ч гэсэн энэ жүүдэрэн тавих гэдэг үгдэл байна. Тийм учраас санааж явах жийлгүй. Хэрвээ чинэг дүрсэн юм болвол тэргүй одоо шин жүүдэрэ ялгардаг. За энэ талаар. За эмэгтэйчүүдийн хувьд ч гэсэн бас одоо жүүднэ ориглолт гэдэг зүйл байдлаар энэ дээр хэлсэн байж байгаа. Дунд насанд хүрж байгаа хүмүүсийн хувьд болвол энэ тусал үрийн шингэн өөрийн биед байгаа нь болвол шимт хэл болдог гэж байна. Тийм учраас тэрийг гадагшлуулах шаардлагатай байхгүй. Өөрийн биед чинь байгаа нь болвол эрүүл мэнд чинь тустай. За энэ болвол шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл. За дараа нь болвол энэ эвжилтэх үедээ идүүлэх өөхөх үжигдлээ гэж. За энэ юу вэ гэхтэй зэрэг энэ маш олон хорхой шавж зөвхөн амьдралаа нэг л одоо өвчл ордог. Тэрний төлөө амьдарч идэг. Тэгээд дуусах юм бол үхдэг. Өөрийнхөө үүргийг гүйцэтгэж байгаа юм л да. Эсвэл одоо эмэгчэндээ идүүлдэг. Яагаад гэвэл шимт хэл хэрэгтэй учраас эмэгчэнд үр хөвгтөнд төрүүлэхин төлөө шүү дээ. Өөрийгөө ингэж жолоосолж байгаа. Тийм учраас энэ тусал гэдэг бол маш гайхамшигтай. Өөрийнхөө үр удмаа үлдэхин төлөө зориулгасан зүйл гэдэг бид нар энэ араатай амтан хорхой шавжуудыг харсан гэсэн ойлгоно гэдгийг энэ дээр бол хэлсэн байгаа. За дараагийн зүйл нь юу гэхтэй зэрэг сэтгэл ханхлуун гахайва сэтгэл дундуур Сократ гэж. За энэ болвол энэ чөлөөт жахжээлийн санаагийн үндэслэг Джон Стрит Милли хэлсэн үг юм байгаа. Хүн юм болвол байна шүү дээ. Зөвхөн бие махбодын хүсэл тачаал тааламжтай байдгийн тулд амьдрах юм болвол гахай шиг гэсэн үг. Гахай шиг амьдрах гэдэг нь юу гэхтэй зэрэг бие махбодын сэтгэл ханамжид анхаарах. Тэгээ хялуур таатай байдал ирэмжлэх хэлж байгаа. Сократ шиг амьдрах гэдэг нь бол оюун санааны хөгжилд анхаарна. Тэгээ өндөр зорилготой, үн чанартай амьдрал хийх. Тэрэндээ хүрэхин төлөө сорих. Тэгэхээр ичгүүргүй сармагчин болвол гахай шиг харин тэрнийх нь эсрэг энэ бэлгийн үйл ажиллагаанд хяналт тавьж чадсан хүмүүс нь болвол эртний гүн ухааны төвхөн дээр хамгийн алдартай одоо сэтгэгч үндэслэгчийн нэг Сократтай адилхан одоо эрхэмсэг байдалтай амьдрал юм а гэдгийг энэ дээр хэлсэн байж байгаа юм. Дараагийнх нь хэсэг нь бол сэрэл буурахгүй гэж. Тэгээ Чарльз Дарвин хүртэл хэлжсэн байх нь шүү дээ. Хамгийн хүчирхэн биш, хамгийн ухаалгач биш, харин өөрчлөлтөнд хамгийн их тасан зогсож чаддаг амтал амьд үлддэг гэж. Тэгээ энэ юу гэсэн үг вэ гэхтэй зэрэг энэ бэлгийн харилцаач гэсэн ялгаа байна. Нас жил тоо хэмжээ гэж байна. За энэ тухай энэ дээр хэлсэн байж байгаа. Хэрвээ ийм байгалийн хууль байна гэдэг юм битгүй болвол эрүүл мэндийн хувьд, сэтгэл санааны хувьд асар их одоо хохиролд учрах нь байна шүү дээ. За ингээд энэ бэлгийн лимит болоод амьдралын хэмнэлийн онол гэж жалгаж хааш нь ярьж байгаа юм. За энэ нь юу вэ гэхтэй зэрэг тоотой гэсэн үг. Энэ хүнээ зүрхнээ чохлог болвол тоотой. Насан туршдаа хэд удаа зүрх чохлох уу гэдэг нь болвол тоочсон байдаг. Хэрвээ зүрхнээ чохлохын тоо дуусах юм болвол хүн нас барна. Зүрх нь хэдий ч удаан чохолж байна. Тэдий ч эрүүл урт насалдаг. Зүрх нь хэрвээ түргэн чохлох юм болвол тэр тоон дуусчих учраас нас барах юм байна. Өөрөөр хэлбэл машинтай адилхан. Машины хөдөлгүүрийг хэтэрхээ түргэн ажиллуулах юм болвол тэр хэмжээгээр түргэн эвдэрч элэгдэж дуусдаг. Харин гамтай удаа хэмнэлтэнд харуулад ажиллуулах юм болвол олон жил одоо эвдэрхгүй
хэрглэж болдог. Тэрнтэй адилхан энэ хүнээ зүрхнээ чухлах адилхан байдаг юм байна. За зүрхнээ чухлахтайгаа адилхан дурд тавихгаа бас тоомжтой. Хитрхээ олон гар хангаалгыг бэлгийн харилцаанд орох юм бол энэ лимит чинь бас дуусах нь байна. Лимитэнд дуусах юм бол өвтөн жавланд баригдаад нас барах юм байна гэдэг. За энэ зүйлүүдийн дээр бичсэн байна. За 6 дугаар бүлэг. 6 дугаар бүлэг бол мөхөл төмөлсөн бие хүн ба бууран дөрөтөж би улас үндэстэн гэсэн ийм гарчтай энэ Арнольд Тойнби бол Английн нэр түүхч. За энэ хүн бол иргэншлүүд гаднаасаа бос дотроосоо мөгдөг гэж хэлсэн байж байгаа. Японд хэвлэгдсэн энэ чиглэлийн номууд дээр бол бас хэлж байгаа юм. Япон залуучууд хитрхээ их гар хангаалга хийж байгаа. Хитрхээ их бэлгийн харилцаа шалгав дунж байгаа. За энэ бол Япон улсыг мөхөөх төрж байна гэж. За энэний шигэн манай Монгол залуус ч гэсэн хитрхээ их бэлгийн харилцаанд орж байгаа. Бэлгийн донтой болж байгаа. За энэ бол бас улс үндэстнийг доройтуулах дотоод хүчин зүйлийн нэг юм а гэдэг. За энэ зүйлүүдийн дээр маш системтэй ярьж тайлбарсан байж байгаа юм. За энэ дээр бол шинэ нөхцөл байдал үүссэн допамингийн дутагдалд орсон хүүхдүүд тарих чаас болох үжигдэл байгалийн өвчин ном дагч 400 их наяатын 1% гайхамшиг бөхөө эмэгтэйчүүд тэнгэрийн дагна порнограф ба гэр бүл салалт садар самун ба улс үндэстнээ ядуурл. За ийм хэдэн зүйлийн дээр ярьсан байж байгаа юм. За шинэ нөхцөл байдал үүссэн гэдэг нь юу гэвэл хуучин бол ийм үжигдэл байгаагүй юм байна. Энэ ухаалаг утас интернет байгаа учраас за сайндаа нэг халуун хонжил ч юм уу чөөхөн тооны шалга номч хоолууд байсан. Гэтэл өнөөдөр бол ерөөсөн хурууныхаа өндгөл хэдхэн секунд хөдөлгөөд л ийм порнограф шалгаж авах бай. Садар самун бичлэгүүдийг үжих болчиход болчихсон. Тийм учраас энэ бол нийгмийн шинэ асуудал, шинэ өвчин, шинэ эмгэг бий болж байгаа юм. Өнөөдөр ухаалаг утасаараа сууж байгаа, ажлын газраа компьютер дэлгээ сууж байгаа хүмүүс маш олон цагаар энэ порнограф үжиж байгаа. Бэлгийн шинж чанартай бичлэгүүдийг үжиж байгаа. За энэ бол асар олон сөрөг бүр дагавартай. За энэнийх нь нэг нь бол юу байх вэ гэдэг энэ допамингийн дутагдалд орсон хүүхдүүд гэж. Допамин гэдэг бол амьдралын урам зоригийн их үүсвэр. За ийм зүйл бол тархинаас ялгардаг юм байгаа юм. Тэгэхээр энэ порнограф үжих юм бол хүнээ тархинаас маш их хэмжээний допамин ялгардаг. Ийм учраас хүмүүс хүүхэд багчууд насан турш хүмүүсүүд порнограф үжиж байгаа. Үнэн хэрэгтэн бол тэгж их шалга бичлэг садар самуу юмд донтцоход тэрийг үжихгүй байж төсөхгүй байгаа юм бас биш юм байгаа юм. Юу вэ гэдэг зэрэг тэр бичлэгүүдийг үжих үед допамин гэдэг таашаалын гормон ялгардаг. Тэгээ энэ нь бол хүмүүсийг ухамсаргүй байдлаар татаж оруулж байгаа. Өөрөөр хэлэх юм бол архинд донтсон, тамхинд донтсон, маншууруулах байдлаас татдагтай адилхан тэр үйлдэл хийхгүй бол байждаг. Ягаад гэвэл таашаал өгдөг учраас. Ийм байдлаар бол бэлгийн донтой болж байгаа. За ийм байдалд орсон хүүхдүүд эсвэл насан турш хүмүүсүүд ямар байх вэ гэдэг зэрэг бусад зүйлийг хийх үед сонирхол байхгүй болж байна. Хичээл хийдэг ч юм уу, биеийн тамраар хичээлдэг ч юм уу, хийж бүтэх ямар нэгэн үйлдэл хийх үед порно үжих шиг допамин ялгарахгүй. Тийм учраас асар сонирхолгүй санагдана. Уйтгартай. Тэгээ унтаж идэг. За энэ бол гар хангаалга хийх, порнограф үжих, бэлгийн харилцаанд гэт орох бас нэг гол шалтгаан юм байгаа юм. За миний хувьд ч гэсэн нэг үе тийм байсан. За энэ зүйлүүдэд хордоод явж явах үед бол бусад зүйлийн юм хийх үед бол ерөөсөө яагаад хүч орохгүй, сонирхол алдраад, ядраад тийм байдалтай болчихсон байсан. Энэ донтолтоос салснаасаа хашаан бол асар их өөрчлөлт гарсан. Анхаарал дээгэмжээр төвлөрөлдөг. Юу хийсэн ч сонирхолтой сайхан байдаг, урамтай. За энэ тухай энэ дээр бичсэн байгаа. За дараагийнх нь бичсэн зүйл нь бол энэ тарих чаас болох үжигдэл гэж. Цагаан чаастай адилхан. Бид нар сурыг, хийж бүтээе, сайхан амьдрийгээд маш их юм бодоод төлөвлөд байдаг. Тэгээд нөгөө порно бичлэг үжигдэж хэрэг уурах тарих, ухаан мэдрэл, улаан зүрх эжимшигдээд өөрөөр хэлэх юм бол тарих чинь тэр зүйл суух чинь гэсэн. Тэгээ урд нь ботсон, төлөвлөсөн тэр зүйлүүд чинь мартагдаад алга болоод. Өөрөөр хэлэх юм бол тэр хуучин кассет гэдэг байсан зүйлтэй адилхан дээр нь давхар суучдаг. Дуу хураагур байсан бичлэг хийдэг. Тэр кассетэн дээр давхар бичлэг хийх юм бол хуучин харцдаг, арилдчихдаг. Тэрэн шигэн энэ порнографи өдр болго үчих юм бол тогтмол үчих юм бол тэр зүйлэл өөр чинь тархинд суугадаад
өөр зүйл толгойд төрж ирсэн бодохдохгүй. За дараагийнх нь зүйл нь юу гэхтэй зэрэг байгалийн өвчин амдагч гэж. Дур тавьсны дараа тийм гормон ялгардаг юм байна. Байгалийн өвчин амдагч гэж. Тэгэхээр энэ болвол яг апраси мэсчсэлд орох үед тэр мэдээ алдуулгач. Тэр эм тариатай адилхан. Тэгэхээр өдөр болгон одоо гар хангаал хийдэг юм бэлгийн харилцаанд ороод авах юм бол байнга одоо тийм минчүүрсэн мэдээ алдсан байдалтай байна. За энэ нь болвол яагаад тэгж тийм байгалийн өвчин амдагч ялгардаг вэ гэх юм бол таашаалах гэмтэл. Өвдөлтийг багасгах, илүү таашаалах гэмтэл. Тэгээд дараа нь тайвширлыг бий болгох гэмтэл. Тэгэхээр хэрвээ гар хангаал хийдэг юм уу, бэлгийн харилцаанд ордог юм уу? Ийм байдлаар бэлгийн бэлд их юм бол байнга одоо өвчин амдагч ялгараад өөрөгч нь утаж ирэх. Мэдээ алдсан, минчүүрсэн байдалтай байлгах гэсэн. За энэ бол тарих мэдрэл модот бол нөлөөлж байгаа юм. Дараагийн хэсэг нь юу гэхтэй зэрэг 400 их наяадын 1% гайхамшиг. Тэгэхээр юм байна шүү дээ. Энэ хүн болж төрнө гэдэг бол маш их ховорхон гайхамшигтай үжиглэл. Бүр 400 их наяадын 1% л одоо боломжоор хүн бол төрдөг гэдэг. Тийм учраас хүн бол төрсөндөө бид нар баярлах ёстой. Эрүүл зөв амьдралын хийх хэрэгтэй. Зөвхөн бэлгийн таашаал авахд зарчуулах юм бол маш их харамсалтай. Бид нарт хийх ёстой, өтөх ёстой, сайхан амьдрах ёстой маш олон зүйлүүд байгаа. За энийг энэ дээр хэлсэн. За дараагийнх нь зүйл нь бол энэ бүх эмэгтэй чууд тэнгэрийн дагна. За ийм зүйл байгаа. Ирландын зохиолч Хангерфорд бол гоо үжигслэнгийг харах нь тухайн хүний нүдэнд бий гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол бид нар бол энэ гар хангаалгыг порно гараа бүжиг биш. Бодит харилцаагаа эрхэмлэх хэрэгтэй. Эхнэрэн, нөхрөн, гэр бүлэн хайрлах. Тэд нарын гоо үжигслэн сайн сайхныг олж харахад зориулах хэрэгтэй гэдэг. Ийм санаагийг гаргасан байж байгаа. За энэ порнографид донтсон жолоос. Яагаад гэр бүл болж чаддаггүй? Гэр бүл болсон ч гэсэн яагаад салж сарндаг? Энэний шалтгааныг 10 жилээр бичсэн байж байгаа юм. Яагаад одоо гэр бүл болж чаддаггүй? Ганцхан жолоос биш. Эмэгтэйчүүд ч гэсэн ялгаа байхгүй. Гар хангаалга хийдэг, порно үздэг. Тэгээ гэр бүл болсон ч гэсэн яагаад гэр бүлийн харилцаа мууддаг юм, хույтэрдэг юм. Гэр бүлийн харилцаа яагаад сайжирдаг вэ? Тэгээ бүр яагаад салж сарнах төрдөг. За энийг бичсэн байгаа. Хамгийн гол нь болтой жирэг. Жолоочууд, нөхрүүд, өөрийнхөө гэр бүлийг эхнэрэн хайрлж халамжлах болж байгаа юм. Тэрнээс илүү порно үж. Тэрнээс илүү гар хангаалгыг, тэрнээс илүү гадуур хүнтэй сүйлэр чавхаар ийм үжигдэл бий болчихж байгаа юм. Тэгэхээр хэрвээ энэ хэсгийг унших юм бол засрах болж чад. Илүү гэр бүлөө хайрлах болно. Тэрний чухал чанарыг мэднэ. Яагаад өөрийгөө буруутаад байна гэдэг ойлгох гэсэн. Хамгийн гол нь өөрийн буруутаад байгаа шалтгаанаа өөрөөсөө мэдгүй байгаа байхгүй юу? Энэ нь одоо хамгийн чухал. За ингээд порнограф болоод гэр бүл салалт гэсэн ийм зүйлийг оруулсан. За энэ дэр бол маш олон тоо баримтууд, судалгаанууд байж байгаа. Энэ порнограф үздэг бэлгийн донд туссан хүмүүс болвол гэр бүл салалт өндөртэй байдаг. Тийм учраас гэр бүлээ хайрлах юм болвол энэ одоо гаж жорчлаасаа гарах хэрэгтэй байна. За тэр байтугай одоо зөвхөн гэр бүл салаад дуусахгүй. Улас үндэстэй яагаад ядуурж гинөө, хочрогдож гинөө. За энэ бас энэ бэлгийн донтой холбогдолтой. Түүхэн дээр болвол ийм үйл явдлууд удаагаар гарч ирсэн. Бүр бүхэл бүтэн хот улсаар нь дөрвичсэн. Эсвэл одоо удирдлага, хаад ноёдууд, төрийн түшимдүүд. За өнөөдөр бол бас ялгаа байхгүй. Улс орны удирдахчид бэлгийн донтой болж байна. Энэ нь бол тухайн улс үндэстэн доройтож, хочрогдохын бас нэг нөхцөл юм байна. Зөвхөн одоо бэлгийн харилцаанд л орох. Тэндээс л таашаал авахыг эрхэмлж байгаа. Тэрнээс биш өөр гэр бүлэн бодъё. Улс орноо хөгжүүлэх гэдэг хүсэл зорилго байхгүй. Байсан ч гэсэн одоо саяын хэлсэн тэр шалтгаануудаас болоод тэр нь унтарж идэг, алга болж идэг. Ийм одоо их өөрхий, өрөвдөлтөй байдал орсон байж байгаа. Тэгэхээр энэ техникийн дэвшилүүлэгчнээс сайн ч гэсэн бас сөрөг талууд байдаг. За энэ бол энэ порнограф. Тэрнээс болоод бэлгийн донтой болдог. Энэ үжиглэл юм байна. За 7 дугаар бүлэг нь бол дур тавьсны дараа үүсдэг эмгэг болоод халдварт өвчнүүд. Тэгэхээр энэ дур тавина бэлгийн харилцаанд орно гэдэг бол маш их таашаалыг өгдөг. Хүн болгоно одоо хүсч мөрөөддөг. Сайн сайхан зүйл байсан ч гэсэн энээс болоод үүсдэг эмгэгүүд бас байдаг юм байна. За энэ дэр бол энэ дур тавилтын дараах өвчлөл поис гэдэг зүйл байдаг. За энийг бол баргал мэддэг байтугай сонсоогүй хүмүүс ч гэсэн их олон байж байгаа. За энэ бол 2000 оноос хойш гарч ирж байгаа ийм одоо шинэ ойлголт юм байгаа юм. Энэ дур тавилтын дараах өвчлөлийг ойлгоход туслах юм
7 төрлийн шинж тэмдэг гэж байдаг. Хэрвээ энэ 7 төрлийн шинж тэмдэг илэрж ирэх юм бол энэ дур тавилтын дараах эмгэг гэдэг өвчнөд баригдсан байна. За энийг мэдэх 5 шалгуурс байгаа. За энийг энэ дээр нэг хүрчлээ хэлсэн. За жишээлх юм бол одоо ерөнхий онцлог. Дур тавьсны дараа ядардаг, зүрхтэйсдэг, бие бадаа ирдэг, ой санамд муутдаг, үхэн санахгүй, тарих самурдаг, ярааны бэрхжээлтэй, анхаарал төвлөрөх, хөндрөлттэй, түгшүүртэй, айдастай юмтэр гэдэг. Сэтгэл санаа гунхтай байх гэдэг. Иймэрхүү ерөнхий шинж тэмдэг илэрдэг ч юм уу. Эсвэл ханиад төстэй юм шин тэмдэг гэдэг. Тэгээ толгой өвддөг ч юм уу, хараа муу, нүд уулын, хоолын өвд, хамар битүүр, носгоож, булчин, дал мөр, нуруугаар өвддөг ч юм уу. Иймэрхүү шин тэмдэг илэрж ирэх юм бол энэ гарангаалга хийсэн бэлгийн харилцаанд ихт орсонтой холбоотой байж магадгүй. Ингээд энийг тодорхой ойлгох 5 шалгуур энэ дээр бичсэн байгаа. Хэдэн чаг үргэлжилж байна уу? Хэзээ одоо энэ өвчин арилж байна уу? Гекметр мэдэх энэ 5 шалгуур энэ дээр хэлсэн байгаа. За энэ бол энэ номыг авч уншаад нэг бүртлэн одоо өөрийнхөө биед илэрж байгаа онцлог шинжүүттэй харьцуулаад үзэж болно. За энэ бол яагаад үүсдэг вэ гэхтэй нэг жилийн одоо хитрхээ хийх юм бол өвчин болдог. Одоо харшилч гэсэн ялгаа байхгүй. За тэрнтэй адилхан одоо юм ойлголт өөрөөр хэлэх юм хитрхээ гарангаал их бэлгийн харилцаанд орно гэдэг нь бол дараа нь бол тэр өвчин болдог юм аа. Харшилтай адилхан. Тэгж ойлгож болно. Тэгэх юм бол их харамсалтай болох нь шүү дээ. Энэ дэр хэлсэнтэй адилхан одоо тийм байнга өвчин өрөвсөлт нэрвцсэн байдалтай байна. За дараа нь бол энэ бэлгийн таашаал болоод хүйснэ ялгаа гэж. Тэгэхээр энэ бэлгийн харилцаа бол эрчүүл болоод эмгтээчүүдэд өөр таашаал өгдөг. Хийд дууснаа дараа ч гэсэн сэтгэл харамжийн байдал бас одоо ялгаатай байдаг. За энийг энэ дээр бол бичсэн. Эрэгтэйчүүд бол ангаргаас эмгтээчүүд бол суур гаргаас ирсэн гэж байна. Жон Григийн одоо бичсэн ном байж байгаа. Тийм учраас энэ бэлгийн харилцааны дараа эсвэл бэлгийн харилцаанд орох үжигдлийг зөв ойлгох талаас нь энэ дээр хэлсэн байж байгаа. Эрчүүл болоод эмгтээчүүдийн хүсэж мөрөөдөж байгаа жилүүд нөр. За энийг ойлгох хэрэгтэй. Эрчүүл болвол зөвхөн одоо үр удмаа үлдэх, гүй боллоор нь үлдэх. Өөрөөр хэлэх юм бол илүү олон хүнтэй нийлэх, бэлгийн харилцаанд орох. Энэ нь бол голж орлого. Гэтэл эмгтээчүүд бол тийм биш. Найдвартай хүнтэй бэлгийн харилцаанд ороод үр хөвгтөн өсгөх. Энэ нь бол голж орлого. Тийм учраас бэлгийн харилцааны дараа сэтгэл ханамжийн байдал нь бас өөр байдгийг энэ дэр хэлсэн байна. Нэгсэн доо эмгтээчүүд эрчүүлийн дөлгөнд ороод бэлгийн харилцаанд бас хялбар орж болохгүй, бос чангатай байх. За энэний учир холбогдлыг бас энэ дэр хэлсэн. За дараагийнх нь энэ 7 дугаар зүйл дээр бичсэн хамгийн гол чухал сэдвийн нэг нь бол бэлгийн жамын халдварт өвчин. За энэ бол аимшигтай. Бэлгийн дур көсөлдөн хөтлөгдөөд бэлгийн донтой болоод олон хүнтэй бэлгийн харилцаанд орно. Энэ бол зөвхөн өөрөө бэлгийн халдвар аваад дуусахгүй гэр бүлтэй өөрийн хайртай хүнд эхнэртэй өвчин халдаах. Тэгээд төрж гарах үр хөвгтүүдэд ч гэсэн өвчин эмхтэй төрөх тухай энэ дээр хэлсэн байгаа юм. За ямар олон хүн одоо бэлгийн жамын халдварт өвчин авж байгаа, доох тусж байгаа. За энэ талаар энэ дээр хэлсэн байгаа. За манай Монголд бол одоо нийтлэг байж байгаа энэ бэлгийн жамын халдварт өвчнүүд тэрний онцлог шинж яаж мэдэх вэ? Яаж өмнөх вэ? Ямар хор уршигтай вэ гэдгийг энэ дээр дэлгэрэнгүй хэлсэн. Нэгдүгээрд бол энэ халаа мэд. Хоёрдугаард нь жаах хүйтэн өвч. Гуравдугаард нь тэмбүү. Дөрөвдүгээрд нь болтой жирэг. Трихомониас. Тавдугаар нь бол герпес вирусын халдвар. Журдугаар нь бол доох. Тэгээд энд хэлсэн 6 өвчнөөс гадна бас 5 төрлийн бэлгийн халдварт өвчнүүд байдаг. За энэ өвчнүүд бол эмгтээчүүдэд төрөл бүрийн хор тавдруудын үүсэг шалтгаан болж байгаа. Савнэ гэдэг ч юм уу, умайн гэдэг ч юм уу, өндөвчин гэдэг ч юм уу. За тэгээ хөхнөө хор тавдар. Тэгээ бүр илгнээ өрөвсөл. Гекметийн энэ төрөл бүрийн бэлгийн жамын аимшигтай халдварт өвчнүүд бол энэ гэр бүлээсээ гадуур бэлгийн харилцаанд орж байгаа. Энэ үжиглэлтэй холбоотой. Хамгийн найдвартай нь бол гэр бүлээ хайрлах. Зөвхөн гэр бүлийнхэн дотор бэлгийн харилцаанд ордох байх. Энэ бол аюулгүй гэдгийг энэ дээр ярьсан. Дараа нь устай жиргэн бэлгэвчийн тухай хүртэл хэлсэн байгаа. Бэлгэвч чухам хэдэн хамгаалах уу? Хамгаалж чадах уу? Үгүй юу гэдэг. Тэгээ бэлгэвчээс гадна өөр илүү найдвартай хамгаалах зүйл юу байх вэ? За энийг бас бичсэн. За дараа нь бол 8 дугаар бүлэг. 8 дугаар бүлэг бол бэлгийн донтой дэлхийн алдартнууд гэж. За энэ дэр юу бичсэн бэ гэвэл хэд хэдэн чухал асуулууд бичсэн. Нэгдүгээрд бол энэ
эмэгтэй хүний зөвхөн бэлгийн объект болгодог. Ийм хандлага, ийм хүмүүсийн тухай. Дараа нь болвол энэ бэлгийн харилж байгааг зөвхөн амьдралынхаа гол сорилго болгож үздэг. За ийм хандлага ойлголттой хүмүүс байдаг. За дараа нь устдаж ирэх энэ хэт бэлгийн хүслийн эмгэх болоод бэлгийн донтолт гэж. За дараа нь устдаж ирэх энэ бие бас хөдөлгөөн өрнөсөн гэж. Me Too хөдөлгөөн хэлж байна. Билл Клинтон бэлгийн дон гэж. Америкийн нэгдсэн улсын 42 дахь ерөнхийлөгчийн бэлгийн донгийн тухай. Тэгээ бурхан шигнэ нийгэмлэгийн тэргүүн хамб. За тэрнээ бэлгийн донгийн тухай. Энэхэн дараа болвол энэ Америкийн нэгдсэн улсын нийтэд ил болсон 60 бэлгийн донтнууд гэж. Ийм зүйлүүдийг болвол энэ 8 дугаар бүлэг дээр бичсэн. За энэ дээр хамгийн гол зүйлүүд нь юу вэ гэхтэй зэрэг энэ би бас хөдөлгөөн өрнөсөн. Энэ өнөөдөр нь ухаалаг утас интернет бий болсноор сүүлийн жилүүдэд бэлгийн дарамт хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүд энийг одоо илчилдэг болсон. Ийм одоо нэгдсэн одоо платформ. Тэгээд би бас Me Too гэдэг хаштагийг ашиглаад ингээд тултай зэрэг маш олон нэр алдартай хүмүүсүүд ямар муухай бэлгийн донтой байсан, ямар олон эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт хүчирхийлүүлж байсан нь ил болсон. За энэ үйл ажиллагаанд хэрхэн оролцох уу? Ямар хорштой байх талаар энэ дээр хэлсэн. Энийх нь хамгийн гол төлөөлөгч нь болвол энэ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Билл Клинтон байсан. Тэрнээсээ гадна одоо нийтэд ил болсон нийгэм улс төр урлаг соёлын зүтгэлтнүүд тэд нарын энэ бэлгийн ховын амьдралууд за энэ талаар бичсэн байгаа. За 9 дугаар бүлэг. За 9 дугаар бүлэг болвол энэ бэлгийн жолоог хатгах чадвал дэлхийн жолоог ятгана гэж. За энэ болвол энэ жохолын бас хамгийн одоо гол хэсгийн нэг. Бэлгийн дон гэд яраад байдаг ч гэсэн дотор нь бас нарийн одоо төрөлж билд хуваадг юм байна. За энийг энэ дэр бичсэн. Жишээлх юм бол одоо порнографийн донтолт гэдэг ч юм уу, гар хангаалгын донтолт, бэлгийн харилцааны донтолт, садар самун үйл ажиллагааны донтолт. Гэх мэтэр. За энэ нь ямар онцлогтой байх вэ? Яаж энэс гарах вэ? Яаж уралдсан сэргийлэх вэ? Энэ бол өөрийгөө мэтгэд тус болно. Эсвэл таны нөхөр ч юм уу, эхнэр ч юм уу, таны гэр бүлийн гишүүн гэр бүл ийм байдалтай байвал яах вэ? Тэрийг бас онцлоход тус болно. Тэгээд энэс гарахад туслана. Дараа нь болвол энэ ам нэж нүүр хагарах гэж. Тэгэхээр энэ хүүхдүүд болвол ерөнхийдөө одоо 11 2 наснаас ихтэй л одоо гар хангаалгад орж байгаа юм. Баг сургуулийн одоо ахлахангийн үеэс. Тэгээд ямар нэгэн суугаар гар утсаар ч юм уу интернетээр ч юм уу шалга бичлэг энэ төр их үүждэг. Тэгээд нойрны чанар муутдаг. Хичээл номын идэх буурдаг. Юм сурахгүй болдог. Спорт биеийн тамирд амжилт гаргах гам байлдаг. Тэгээ энэ байдлаас гарахад тултаж ирэх аав ээж нар нэг үүрэгтэй. Тэгэхээр энэ яагаад ийм хор урштай вэ гэдгийг ярьж тайлбарлах хэцүү. Тэгэхээр тэр ярьж тайлбарлах аргыг энэ дэр хэлсэн байгаа. Наадчих нь одоо миний бичсэн энэ бэлгийн энергийг оюуны энерги болгох гэдэг номыг уншуулах юм бол авралт болж чадаа. Худалдаж аваад гэрдэн тавьчихсан байхад хүүхэд сонирхоод уншина. Унших юм бол учир утгыг ойлгоно. Эн чинь болохгүй юм байна шүү дээ. Хүүхдүүд бол их сэргэл ухаантай. Зөв юм хүлээж авдаг. Тийм учраас худалдаж аваад гэртэн байх юм бол ганцхан хүүхэд биш. Нөхөр ч гэсэн уншина. Аав ээж нар ч гэсэн уншина. Эхнэр ч гэсэн уншина. Энэ номыг бариад унших юм бол энэ үйл буруу юм байна. Бидний амьдралын үндсээр нь одоо доройтгуулж байгаа. Буруу жигрөө хөтөлж байгаа юм байна гэдэг мэдэх болчиход. За дараагийн зүйл бол бас асар чухал. Энэ техникийн хүчийг хэрэглэнэ гэж. Энэ Стив Джобс хэлсэн байгаа. Техник бол орчин үеийн шидэт давхар юм а гэж. Өөрөөр хэлэх юм бол энэ гар утас интернетээс яаж энэ порног блоклох вэ? За энэ аргууд энэ дээр бичсэн байгаа. Тэгж чадахгүй юм бол одоо хижээч энэ донтолтоос гарч чадахгүй. За энэ бол миний өөрийн амьдралын туршлага. Ингээд компьютер асаахтай жиргэл юм хийгээс суун. Тэгж басна доороо л одоо ингээд жалхаад ядраад нөгөө порно сайт руу ороо үчдэг. Өөрөө ухамсаргүй. Стопом ялгардаг учраас. Тэгээд хэдэн жагаар үждэг ч юм уу. Ийм байдлаар одоо ургатаж ирсэн. Гар утас ч гэсэн ялгаа байхгүй. Тэгээд л хаал байна. Гар утсаа аваад л нөгөө сайт руу ордог ч юм уу. Ийм байдлаар. Тэгээд нэг өдрийн одоо ажил дуусдаг. Энэ нь болтож өдөр болгон үргэлжилдэг. Ийм байдалтай байсан. Тэгэхээр эндээс яаж гарах вэ гэдэг жирэ энийг блоклох хэрэгтэй. Урд нь болов зөвхөн нэг блоклог софтвер блоклжсэн чинь энэ бол бас тийм үрдэн баг. Доорх нь нөгөөтгий чинь даваад арга хэрэглээд нөгөө сайт руу орчдөг. Тийм учраас төлбөртэй блоклдог софтууд их чухал. Тийм юм хэрэгж хэлсэн. Энэ дээр нийлүүлээд тултаж ирэх хэд хэдэн төрлийн блоклох техникүүдийг давхар ашиглах хэрэгтэй. 2-3 давхар хийж. Тэгэх юм бол
Яагаад ч гэсэн тэрийг одоо үжиж харж чадахгүй. Өөрөө нь 100% хамгаал. Мөргөөд гойгаад сөгдөд ч гэсэн нэмэр байхгүй. Компьютер гар усаар ч гаргаж өгөхгүй. За ийм аргууд энэ дэр бичсэн байгаа. За энийг харж хахад энэ өөрийн гэр бүлийн хүүхдүүдийн гар утас компьютерыг аюулгүй болгох болж чаддаг. За ингээд энэ бэлгийн донд туссан хүүхэд залуус насан турсан хүмүүс дунд нас хижээл насны хүмүүс ахмад настай хүмүүс хүртэл яг физик дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. За ямар физик дасгал хөдөлгөөн хийх вэ дээр хэлсэн байна. Тэгвэл бясалгал хийх, амьсгалын дасгал хийх. За энийг энэ дээр нэг хүртэл тайлбарсан. Тэгвэл танин мэдхэн жан үйлийн часал хүлээн зөвшөөрөх болоод амлалт өгөх часал гэдэг ийм янз бүрийн одоо энэ донтолтоос гарах аргуудын дээр танилцуулсан. За энэ бол ганцхан одоо бэлгийн донтолтоос биш. Архинаас гарах, тамхинаас гарах, мөрийтэй тоглоом тоглох, мансруулах байдал сэргийлэх гээд бүх донтолтоос гарахад туслах. За ийм аргуудыг энэ дээр бичсэн. За маш сонирхолтой үр дүнтэй. За ийм аргууд байж байгаа. За ингээд дараа нь нийгмийн харилцаагаа сайжруулах. Тэгээд энэ сонирхлын хүчийг дайчлах. Илүү сонирхолтой зүйлд одоо чагж аваад зарчуулдаг болох. За энэ арга техникүүд энэ дээр бичсэн. За хүүхдүүдийн одоо яаж одоо тийм хичээл номдонд сонирхолтой болохгүй. Гэх мэтэр. Насан турсан хүмүүсүүд яаж энэ донтолтоос гарахгүй гэдэг. За ингээд энэ дээр нэмээд тултаж ирнэ унтах тэглэм, хоолны тэглэм. За яаж одоо чанартай сайн унтах уу? Ямар хоол унд идэх нь өөрийг чинь илүү донтолтоос гаргах, илүү бүтээлч, эрх хүчтэй ажиллахад туслах уу гэдэг. За хамгийн сүүлд нь болвол энэ 10 дугаар бүлэг бэлгийн энергийг оюуны энерги болгох гэж. Тэгвэл энэ гар хангаалга хит бэлгийн үйлдэл энэ бэлгийн дом болвол маш олон талаар сөрөг нөлөөтэй гэж ярьсан, бичсэн. Тэгвэл энэ энергийг яаж одоо оюуны энерги болгох вэ? Яаж бүтөөжүүлж арчуулах уу гэдгийг энэ бүлэг дээр их дэлгэрэнгүй бичсэн байгаа юм. За энэ 10 дугаар бүлэг бол ерөөсөн 6хан зүйлтэй. Нэг нь ултай жиргэн бэлгийн энергийг либидо. Дараа нь ултай жирэг энэ либидогийн яаж оюуны энерги болгох вэ? Тэгээд энэ бэлгийн харилцааны давтамж болоод тоочолох арга. Тэгээ миний амьдралыг өөрчилсөн нофап хөдөлгөөн. Нофапын шалгуур. Тэгээд өвөрмөч супер хүн болгоно гэсэн ийм 6 зүйлийг бичсэн байгаа юм. За энэ либидо гэдэг ойлголтыг бол Зигмунд Фрейд гаргаж ирсэн. Орчин үеийн сэтгэл судлалын үндэслэгч агуу их одоо эрдэмтэн. Фрейд бол юу гэж хэлсэн бэ гэдэг жиргэн либидо бол хүн төрөлхтнээ бүх үйл ажиллагааны хамгийн гол үндсэн хөдөлгөгч хүч юм аа гэдэг. Ингээ яр тайлбарлаа бичсэн. За энийг нутагтай жирэг тэгвэл яаж одоо оюуны энерги болохгүй гэдгийг бол Наполеон хил доктор гаргаж ирсэн. За яаж одоо оюуны энерги болохгүй гэдэг жирэг энийг бол энэ трансмутаци өөрөөр хэлэх юм бол ховролтын аргыг хэрэглэх хэрэгтэй гэж. Тэгэхээр яаж одоо ховрохгүй? Яаж оюуны энерги болохгүй? За энэ дээр хэлсэн. За энэ аргуудын энэ дээрээс уншиж болно. За энэхэн дараа нь устай жирэг тэгвэл жирийн хүмүүсж оруулаад хүүхэд багчуул залуу ус дунд насны хүн наастай хүмүүс. Тэгээд бэлгийн харилцаанд ямар хугацаанд орох вэ? Ямар хугацаанд орсноор одоо хамгийн тохиромжтой байх. Өөрөөр хэлэх юм бол энэ ном болвол бэлгийн харилцаанд орж болохгүй гэдэг үгүйсгсэн юмрээс огт байхгүй. Харин хэмжээг нь тааруулах. Тэг хүн болгонд өөр давтамжтай байдаг. Тэр давтамжийг олох арга энэ дээр бичсэн байгаа. За энэ бүх зүйлийн мэдснэх үндсэн дээр болвол энэ нофап хөдөлгөөн гэдэг зүйлд хамрагдах хэрэгтэй болчих юм л да. Тэгэхээр хөдөлгөөнд хамрагдах гэхээс илүү ерөөсөн энэ гарангаал хийхгүй, порно өчгүй, гэрүүлээс гадуур хүнтэй нийслэхгүй. Энэ 3 зүйлийг баримтлах. За энэ аргийг энэ төр бичсэн байгаа юм. Тэгэж чадах юм бол амьдралын бүх салбарт амжилт олно. Өөрийнхөө эхнэрийг гэр бүлээ илүү хайрладаг болно. Амьдрал илүү аж аргалтай сайн сайхан болно. Ингээд нофап болснороо амьдралд асар олон одоо өөрчлөлтүүд гарч ирсэн талаар энэ дээр бол бичсэн байж байгаа. За энэ хэд их бэлгийн харилцаанд орохоо болснороо нүднээ өнгөн сэргдэг, арсны чанар нь сайжирдаг, өснөө уналтанд багасдаг, биеийн ерөнхий байдал эрс сайжирна. Тэгээ эрчиг хүчтэй амьдралын идэвхтэй болно. Сэтгэл санааны байдал тэгээд нийгмийн харилцаа сайжирна. Ингээд сайн журшилтай болно. Жорлого жорилтод боёлж эхэлнэ. Ингээд нофап хөдөлгөөн хийснээр эхнээ 1-3 өдөр өглөө хялбарх сэрдэг, нойрны чанар сайжирсан. 3-7 өдөр болох юм бол идэвхтэй хүсэл тэмүүлэл нэмэгддэг. Өдөр тутмын үйл ажиллагаанд илүү эрч хүчтэй оролцдог болно. 7-4 өдөр болох юм бол ядраа багасна. Биеийн эрч хүч нэмэгдэнэ. Өөртөө ихтэй болно. 14-өөс 21 хоног байхад эсрэг хүйсэнтэй харьцахтаа
илүү ихтгэлтэй болдог. Айцсахгүй болдог. Ердөө 21-ээс 30 хонох юм болвол найжхантай, найж хөвгөнтэй бол 30-аас 50 өдөр болох юм бол юунаас ч айхгүй. Өөрийн үжил бодлыг илэрхийлэх чадвартай, зоригтой, эршвчтэй бол 50-аас 70 өдөр болох юм бол эсрэг хүснэх анхаарлыг соронжин мэт татдаг. Тэгээд гэр бүлтэй болох болчоотой 70-аас 100 өдөр болох юм бол өөрийнхөө даван тулсан гайхамшигтай мэдрэмж, супер сая шиг хүчрхэг болсон мэдрэмжтэй болно гэж. За энэ бол одоо супер хүн гэсэн үг. 100-аас 150 өдөр болох юм бол шинэ боломжууд гарч ирээд үйл ажиллагаанд идэвхтэй оролж байна. 150-аас 200 өдөр болох юм бол жижиг асуудал сэтгэл санаагаар унахгүй илүү доктортой, хүчтэй хүн болно. 200-аас 250 өдөр болох юм бол бусдын байр суурийг ойлгодог, хөндлөх чадвар сайжирна. 250-аас 300 өдөр болох юм бол эргэн тойрны хүмүүсээс ялгарах, онцлох шин чанаруудаа илүү тодорхой анзаарч эхэлнэ. Өөрөөр хэлэх юм бол өөрийгөө болтож өөр хүн гэдгийг ойлгоно. 300-аас 365 өдөр буюу 1 жил болох юм бол сайн муу зүв буруугийн ялган таньдаг. Асуудлын мөн чанар чаа тутгийг ойлгох чадвартай болно. Ингээд эхнээ өдөр тавьсан зорилгодоо хүрсэн байхыг анзаарч өөрийгөө үнэлж амжилттай байгаа мэдэрнэ. Өөрөөр хэлбэл эхнээ өдөр тавьсан зорилго чинь бэлгсэн байна гэсэн. 1 жил хэрвээ нөөф ап хийх юм бол. За миний хувьд бол ингэж 1000 өдөр болох үед бол байна шүү дээ. Энэ Фридрих Ницшегийн тодорхойлсон үермэнч болсон шиг мэдрэмжийг төрж исэн. За энэ үермэнч гэдэг нь бол супер хүн гэсэн. Тэгэхээр энэ супер хүн гэдэг нь чухам ямар хүн байх талаар энэ дэр хэлсэн байж байгаа. Нэгдүгээрд бол өөрийгөө давж туулж чадсан. Хоёрдугаард бол нийгмийн хүлээсэн ёс суртахууны хүртэл давсан. Гуравдугаард бол амьдралын очир утгийг өөрөө бүтэх болсон. Дөрөвдүгээрд бол энэ нигилизмээс гарч чадсан. Энэ нигилизм гэдэг нь бол өнөөдөр амьдрал ямар ч утга учиргүй болчихсон үе хэлж байгаа. Энэ байдлаас давж чадсан. Тэгээд 5 дугаард нь бол хүчний хүсэлтэй болсон гэж. Will to power гэж. Ийм одоо гайхамшигтай болохыг болвол энэ үжирмэнч хүн болох гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл супер. За надад бол 1000 дахь өдөртөө бол тийм мэдрэмж төрж байсан. За энэ бол миний өөрийн амьдралаар туулсан түүх юм байна. Тийм учраас та бүгд бас одоо энэ номыг авч уншаад хэрэгжүүлж чадах юм бол зөвхөн та өөрөө биш. Таны үр хүүхэд юм болох болж чад. Эсвэл таны эхнэр, эсвэл таны нөхөр, эмэгтэйчүүд ч гэсэн ялгаа баг. Гар хангаалга хийдэг, порнографи хүчдэг. Хэтэрхий их бэлгийн харилцаанд ордог. Энүүгээр одоо уруудад дараатаж байгаа эмэгтэйчүүд олон байна. Тийм учраас энэ бол зөвхөн эрчүүлэлтэй холбогдлолтой асуудал биш. Эмэгтэйчүүдтэй ч гэсэн холбогдлолтой асуудал. Эмэгтэйчүүд бас ялгаа байхгүй нөөф ап хийж байгаа. За ингээд энэ ном бол төгсгөлдөн ном өндөрлөх үг гэж байж байгаа. За миний хувьд бол энэ нөөф ап хөдөлгөөнд хамрагдаад 5 жил болсон. За энэ 5 жилд бол өнгөрсөн 25 жилд хийж чадаагүй байсан бүх ажлууд бол баясан 5 дахин хүчтэй болсон гэсэн үг. За энийг энэ дэр бичсэн. За номын ерөнхий редактораар бол хулнаагийн отхон ажилласан. За ингээд энэ дээр бол ерөнхий редакторын найруулагчийн үгээр оруулж ирсэн байгаа. За энэ номыг уншиж найруулагчаар нь ажилласны хувьд, эрхэг хүний хувьд, багш хүний хувьд, монгол хүний хувьд яагаад энэ ном чухал гэдгийг бол бичсэн. Тэгээд өөрөө Солонгосод амьдардаг ингээд орчуулагчийн ажил бас давхар хийждэг. Тэгээд маш олон монгол залуучууд хуйлж ирчээд асуудалд орж ирсэн. За энэ нь болохтой зэрэг бас энэ бэлгийн донтолтой холбоотой асуудлууд байсан гэж хэлсэн байж байгаа. За энийг бол өөрийн нүдээр үчсэн харсан. Тэр шүүх хуралд нь хүртэл орчуулагчаар оролж ирсэн хувьд. Үнэхээр одоо энэ бэлгийн донгийн асуудал бол зөвхөн Монголдон байгаа монголчууд биш. Гадаадд байгаа монголчууд хүртэл одоо энэ гаж донгоос гарч чадахгүй, хуйлж ирчих, шорон оронд суух ийм байдалд хүртэл одоо үүсэж байгаа. За энийг бол тодорхойлж өгсөн. За отгоны хувьд бол аяг кофены бясалгалаар тэр бөмбөтөн болсон гэдэг номыг орчуулсан. Энэ ном бол далд ухамсарын талаар бичсэн гайхамшигтай ном. Өнгөрсөн бүтэн жилийн турш бестселлер болсон. Ийм одоо long бестселлер болдог ном чөөхөн байдаг. Тэр номыг орчуулж монголчуудаа хүргэсэн ийм чөлөөтэй хүн. Ингээд миний номын найруулагчаар ажилласанд нь их баярлж, талархаж, бэлгшиж явдаг. За энэ номын нүүрэн дээр байж байгаа энэ шог жургийг бол Ринчин дашийн галууд журсан шог жураач хүн олон сайхан
шог жургуудыг журсан байж байгаа. За бас номыг болвол энэ Аадмон хэвлэлийн газраас хэвлүүлсэн байгаа. Ингээд хэвлэлийн газрын хамт олондоо бас талархал төвшүүлье. За номыг хаанаас яаж худалдаж авах вэ гэсэн сэтгэлдлүүдийн хүмүүс их бичиж байгаа. За номыг болвол Интер ном. Тэгээд Аз сур гэсэн хоёр номын дэлгүүрд тавьсан. Энэ хоёр номын дэлгүүрд очиж авч болно. Бас салваруудтай байдаг юм байна. Тийм учраас өөрийн хамгийн ойрхон салбараас худалдаж авах болцоотой. Интернетээр чахааж бас болдог юм байна. Хүргэлт бас байдаг. Гэх мэтийн орчин үеийн хамгийн боловсронгуй системтэй болсон ийм номын дэлгүүр байж байна. За эндээс бол Монголд байгаа хүмүүс болвол худалдаж авах болцоотой. За гадаадд байгаа хүмүүсийн хувьд болвол бас болцоо байгаа юм. За энэ юу вэ гэхээр Amazon-д оруулчихсан. Өөрийнхөө байгаа улс орны хэлээр Amazon-д ороод бэлгийн энергийг оюуны энерги болгоно гэсэн нэрийг кирилл бичгээр бичих юм бол гараад ирж байгаа. Тэгээд жахаалга өгөх юм болвол энэ Японд болвол 1 хоноод ирж байна лээ. Бусад улс орнуудад ч гэсэн ялгаа байхгүй тэгж хонохгүй байх. Маш богино хугацаанд авч унших болцоотой. За энэ болвол яагаад үг гэвэл жахаалга өгдөж ирээд тухайн улс оронд байж байгаа Amazon-ы хэвлэх үйлдвэрд ерөөсөн ганцхан ширхэг хэвлээд шуудангаар хөргөж өгдөг. Ийм гайхамшигтай үйлчлэг. Тийм учраас гадаадд байгаа хүмүүс хэрвээ энэ номыг худалдаж авах юм бол өөрчлөн журуулсан ганцхан хэвлэл юм шүү. Тийм учраас шилдэг номыг дэмждэг нөхдүүд дурсгал болгоод худалдаж авч болно. Ерөөсөө энэ ном өөрчн ямар ч хэрэггүй юм сонирхолтой юм гэж бодсон ч гэсэн шилдэг номыг дэмждэг сонсдог хүмүүсийн хувьд бол шилдэг номос өчгөө дурсгал шинэ жил юм байдаг. Тэгж ойлгож болно. Гэсэн ч гэсэн энэ ном болвол хэрэг болохгүй хүн гэж байхгүй. Энэ бэлгийн бэлэл болвол хүн ерөөсөө 10-аад наснаас 60 70 80-аад нас хүртэл амьдралынх нь гол хэсэг болж идэг. Тийм учраас өөрийн чинь үр хөвгөд, өөрийн чинь гэр бүл, өөрийн чинь ах дүүсад найд нөхдөд хэрэг болно. Энэ ном болвол айл болгонд заавал нэг байж ах хэвээр. Ийм ном. Гэр бүлийн бүх гишүүдэд хэрэгтэй. Насан туршид хэрэгтэй. Хаяа гаргаад уншиж байгаа. Ийм ном. Тэгээ энэ ном болвол бас асар сонирхолтой. Уншихад хялбархан. Урам жаргал өгдөг. Жийл болгон дээр нь Эрдэмтэн мэрэгдийн хэлсэн онч үгүүдийг бичсэн байж байгаа. Ганцхан энэ онч үгүүдийн уншихтал 60 орчим афоризмууд байж байгаа. Жишээлх юм бол худал мэдээлэл батлагдсан үннээс аюултай дайсан бол гэдэг ч юм уу. Бүхнээс илүү чухал зүйлийг мартаж болохгүй. Гоо үжигслэн харах нь тухайн хүнээ нүдэнд л бий. Гэр бүл гэдэг бол байгалийн бүтээсэн хамгийн сайхан зүйл юм. Хэрвээ чи эмэгтэйчүүдтэй харьцхий хүсвэл тэднийг цэцэг мэт хөндлөл. Нэг хүүхэд, нэг багш, нэг ном, нэг үзэг дэлхийг өөрчилж чадна. Хамгийн хичүү хэсэг бол эхлэх. Харин эхэлснээс хойш хамгийн чухал нь доктортой байх явдал. За энийг бол 1932 онд Атлантын далгыг ганчаар нисэж туулсан анхны нисгэж Эрхард хэлсэн юм байна. Бэлгийн дур хүслээ ялж чадвал дахин төрөөд булгын усаар угаасан мэт болно. За ийм байдлаар 68 жилтэй 68 жил болгонд ийм онч өгөөд Эрдэмтэн мэрэгдээ хэлсэн өгөөд орсон байж байгаа юм. Маш баялаг агуулгатай. Энэ номыг худалдаж аваад гэртээ байх юм болвол тэгээд унших юм болвол таны амьдрал, таны гэр бүлийн амьдрал, таны үр хүүхдийн амьдрал өөрчлөгдөн улам илүү аж аргалтай, сайн сайхан амьдрах болчоотой. За анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа.